юу яцгаан. Өнөөдөр бид хоёр айгүй тийм спешиал дугаар хийх гэж байна. Локейшнаа өөрчилсөн 2-3 камер маамартай. Тэгээд хоёр маш хөндөд цэцэд ирсэн байна. Хараад юу нь мэдж байгаа гэж бодож байна. Оппозит хамтлагийн Энэрл Гантулга хоёр маань ирсэн байна. Хай. Сайн бацгаана. Өдрөөрөө өглөө минь. Та яаж яах юу вэ микрофон тавьж байгаа. Юу харагдах юм. Ядарч байна. Жохоо ойртох болно шүү. За. Тийм. Жохоо ойрхон байх хэрэгтэй. Эсвэл зүгээр ингээд наалж малаад бас ингэж болно шүү дээ. Манайх ч үгүй амар лаг олон камер мөртөө хийдгүүлтэй. Гоё чөлөөтэй та ингээд гиз мэдсэн дээр баг ингэж мэгсэн ч бас болохоор л санагдлаа. Гиз дээр ингээд тавиад гівчих юм шүү. Ингээ гівчих. Оо наад чинь тийм. За асуугаарай гэж үү. За chill session. За окей. За юу н ойрт юу байна? Тоглолтын бэлтгэл хэр байна? Сандарч гин үү? Маш муу байна. Сандрахгүй байна. Тоглолт хийгээг удацсан уу? Тажин дээр сүлд хийцээ гарлаа. Болцсон уу? 2 жилийн өмнө. 2 жилийн өмнө. Бас XMF байсан. Тайзан дээр лэмдэрдэн штэ. За тиймээ тайзны хүмүүсээс одоо би юу асах вэ? Гэтэ 2 жил огт. Тайзан дээр тэр миний ор байсныг хараагүй юу? Ямар тайзан дээр. Энэрлийн би инстаграмыг дагдаг байхгүй юу? Шууд таамаа гэхгүйгээр ирчлээ шүү. Энэрл ах гээгүүлэх үү? Энэрл ихчгээл. Яг гайгүй ойролцоо юм билээ. Сая чеклцаа. Тэгээд нэг юм англиар яриад идэв штэ. Тэр жинхнээсээ тэгээд идэв юм уу? Тоглоом юм уу? Англи хэл сурж байгаа юм уу? Би сурж байгаа гэж ойлгоод байна. Би чинь англи хэлтэй гэдгийг гайхуулаад байгаа шүү дээ. Тэр өөр амар инээдтэй. Гэтэ яг угаасаа ийм хүн юм болов тоглож байгаа юм болов гэж би айгу гайхдаг байхгүй юу? Мэдгүй. Би ч өөрөө гайхаж байна. Бүгд тэр хамтдаа гайхацгаая гэж. За. Окей. За тоглолт болохгүй сандарч байгаа. Сандрахгүй яана л гэсэн тий. Тоглолтынхаа талаар гоё шууд ярья тий. Ямар учиртай тоглолт хийж байгаа, яагаад тоглолт хийж байгаа, тоглолтын онцгой юмнууд юу юм, хаана болж байгаа, хизээ болж байгаа вэ? Амталгаа. Одоо би ярих болж үү тий. Та жоохон ярьж. 6 сарын 7-нд бид хоёр төв цэнгэлтэд одоо 2 дахь удаага тоглолт хийх гэж байна. Тэгээд 2 дахь удаа тоглолт хийх гэж байгаа гэдгээр онцгой. Тэгээд урьдчилан жил дутуу хийсэн мэхээ гүйцээж гар ачих гэж байгаа. Тэгээд урьдчилан жил тавиулаагүй. 2 жил хадгалж байгаад одоо тавих гэж байгаа юм уу? Одоо сайжирсан. За. Тэгээд өөр 50-нд. 2 жилийн өмнө болохоор яг оппозит гэдгээр тоглолт хийлээ. Тий. Одоо энэ манай хамтлагийн 2 дахь том хэмжээний тоглолт болох гэж байна. Ерөнхийдөө яг хөө тэгээд эхнийхээ тоглолтоос алдаа оноо бүх юм ажигласан. Тэгээд энэ жил бол яг нэг тийм төгс рүү жоохон төгсөн юм хийж үзэх гээд зориод ажиллаад явж байгаа. Тоглолтын бэлтгэл бол ер нь бит хоёр бол бэлэн байгаа дөө техникэл асуудлууд л байгаа. Харин та нар бэлэн үү? Тоглолтын тик ханаас вэ? Яна. Тоглолтын тик ханаас авах вэ? Box office цэгмэнээс авж байгаа. Тэгээд тоглолтынхаа талаар хэлэхэд бол ер нь одоо хідэн ч тоглолт хийсэ одоо яах вэ тий? Тийм үст тий. Тэгээд гутаа одоо тоглох хүн нь байна, үзэх хүн нь байна. Тэгэхээр хидих ч хийсэ яах вэ тий? Тийм. Ингэдэггүй одоо хүмүүс ингээд та хоёр бас ингээ 10 жил бараг 10 жил ч үлээ хэдэн жил завсарлаж байгаа буцаж ингээ оппозит хамтлаг болоод гэх юм уу буцаж нийлээд шин дуунууд хийгээд тэнгууд хүмүүс яг ингээд 10 жилийн өмнөх дуунуудад нь айгу хайртай байгаа штэ. Тэр дуунуудаа дуулах айгу төвөгтэй байдгүй. Эсвэл шин дуунуудаа илүү дуулмаар санагдаад байх чинь хуучны дуунуудаа дуулаач гэдэг хүмүүс. Гайгүй юу? Тийм ерөнхийдөө надад
асуултанд чинь хариулт нь байлаа. Өөрөө хариулчлаа гэж. Өргөжлүүлээд дэлгэрүүлээд өгөөч. Тэгмүүд яг зүгээр ерөнхийдөө тэгж дуулахад бол асуудал байхгүй. Гэхдээ яг тэгээд яг ингээ нүүрийн игнэн дээр ингээд бүр ингээд middle school-ийн хүүхдүүд ингээд зогсож байхаар бас яг шууд тэгээд дуулахад жоохон хүндрэлтэй л дээ. Гэхдээ энэ жил нөгөө юу яг хамгийн уртлын игнийг fan zone гэж ингэж таслаад тэгээд тэр нэм өөр босоогоор байдаг юм шиг. Тэгээд сонирхлоор тасалбараа авч болно гэсэн үг шүү дээ. Ойгоор гоё баймаар байл ойгоор авч болно. Гэхдээ яг миний хувийн зүгээс гэх юм бол урдуураа бас яг тийм хуучныч дууг, шинж дууг сонсчдаг. Тэгээд ерөнхийдөө гоё хүмүүс хармаар байгаа шүү гэдгийг ялсан. Тэр өмнө нь фэнүүд нь fan zone-ийн тикетүүдийг ер нь авбал гоё юм биш үү? Илүү ойроос үзэх боломжтой. Та хоёр дээс саяны хэсэг хугацаанд ингээд байхгүйсэн шүү дээ. Салцсан гэх юм уу? Тэр хугацаанд юу хийв? Яагаад салав? Тэр хугацаанд зүгээр л бит хоёр амьдарч исэн баха. Тийм тусынхаа амьдралаар. Муудалцсан юм. Эсвэл мэдгүй тэр үед одоо юу болсныг ч санахгүй байна яг. Одоо л чухал үлээ тэ. Хүмүүсийг сонирхоод ах шүү лээ. Яагаад салсан? Яагаад одоо буцаж нийллүү гэл. Тиймэрхүү юм бас их сонирхох. Яг тэгээд нийлс нь болохоор тэр by popular demand шүү дээ. Тэгээд яагаад яасан бэ гэхээр бид тэр яг тэгж хувийнхаа одоо юмыг хийсэн гэхүү дээ. Тийм би бол хувийнхаа уран бүтээлийг хийж явж байсан. Тийм. Гандлага маань бас тийм кино жүжигчний карьер хөөж явж байсан байгаа. Тэгэл тусдаа л амьдрцгааж байгаа л одоо нэг хэсэг хамт амьдрал байж байна. Тэгж жагаад удахгүй салнаа. Сенсацтай тийм. Амлж байна. тоглолтоо хийчихсэн юм байна. Тэгээд салцсан байж байгаа дахиад ирнэ нилээ. Салсан байхтайгаа ийсэн. Салахад их дуртай байт юм шиг. Хасууч шиг. Ер нь ингээд хипхоп хамтлагууд хоёроор байхаараа илүү амжилттай байдгүй. Одоо анзаараад байхад те зөндөө хосоороо төрөвдөг яг хоёр эрэхтэй шүү бүр. Gang Bay, Vandebo тийм шүү дээ. Хоёр хүн байвал хэрэлдэн, гурван хүн байвал зодтолтно. Тэгээ хэрэлдээд байжсэн да бас зүгээр ч юм шиг санагддаг шүү дээ. Тэ ерөөхдөө тийм юм байна. Одоо юмнуудыг ингээ хараад байхад те. Тэ ер нь амар байт юм дөө. Vandebo Gang 3 хуваснаас 2 хуваасан дээр. мөнгөө юу? 50 гэсэн. Тэг би ч гэсэн хосоороо төрөвдөг залуус. 50 штэ тий. 50 амар зүгээр 50 ашигч 50. Gang Bay Vandebo хоёр чинь одоо бас Bellucci Records-ос гарч ирсэн гэсэн үү? Тэгээ Bellucci Records л яг таны яг өөрийн чинь одоо юу билүү? Яг хачуучиг сууж. Ямар гоё юм бэ? Бүрэн бүрэлдэхүүн нэр. Би яг сандын яг нөгөө инрэл гээд юугаараа явуу гээд ганц дуудаг те. Би тэр дунд амар дуртай. Би нэр ганц тэр дууг л амар дуртай сонсдог байсан. Тийм тэр нь маш гоё санагдчихсан. Тэрнээс opposite-ийг бол сонсож байгаагүй. Уучлаарай гэж. Тийм. Яг тэр дунд л амар дуртай ягаад ч юм уу. Окей. Тийм хүүхний л юу шүү дээ. Тэр нөө анх opposite гэдэг нэрээр гарч иржсэн баг. Гэхдээ нөгөө миний хамгийн анх сонсож байсан нөгөө B production-ы шоу гээд тийм штэ. их шиглэнтэй хамт дуусан нэг дуу байдаг штэ. Манай хоёр байсан биз дээ нэрээ. Тийм. Тэрнээс ч өмнө байсан. Тэрнээс өмнө харин байсан юм шиг үлээ тий. Тэгээ дараа нь би production-аас буцаа гараад opposite болсон гэж ойлгосон. Тэгээд тэрнээс ч хойш одоо хэдэн он болж байна. Хэдэн жил болчихв? Энэ жил чинь 20 жилийн гэж яриад байгаа боловч үстэй 21 жил үү? 20 жил. Яг болохоор 21 гэж тоолоод байгаа. Үгүй юу тий. Үгүй. Танилцаад бол 96 онд танилцсан. 96 гэлтэй. Тийм үү. Танилцаад 29 жилийн болж байгаа. Вау. Амьдралынхаа баг 3-ны 1 юм биш тий. Танилцсан нь надтай бараг хэцүү юм биш үү? Тэгэхээр муудалцалгүй яах вэ? 10 жилтэй биш тий.
Тийм бэлтгэл ангиасаа биш. Тэгэхээр нэг 10 жил байсан гэсэн үг үү? Тийм. Нэрлж яг миний урд суудаг байлаа. Тэр хин нон сурдаг байсан. Би болохоор урагшаага өшөглөл энэ уу. Тэгэл мортал Тэр хин онцордог байсан би гэж. хин онцордог байсан юм. Тухайн үед бол би баха тий. Гантлага баха. Би бас Нэгдүгээр ангидаа би, хоёрдугаар ангидаа инэрл, гуравдугаар ангидаа би. Тэгэл төсөл хамт байсан юм уу? Үгүй дөрөвдүгээр анги хүртлээ. Дундаас зөндөө салж нийлсэн юм. Салж нийлдэг Toxic relationship-тэй. On and off relationship-тэй. It's complicated. Toxic. Тэгээ салж нийлж байгаа яагаад гинт дуу хийхэр болчих вэ? Өөрсний дуунд сонирхолтой өгөлдөм байна гэдгийг ингээд хизэнээс ингээд олж мэдэв. Тэр үуч шин тэгээд өөр ч хийх юм байдгүйс юм дөө. Тэгэл хийх юм олдохгүй тэгэл дуу хийгээл. Тэ өөр хийх юм байдгүйс тэ. Тэг чи чинь олигтой тоглоомын талбай ч байхгүй. Юу ч байхгүй. Саксны шийдэж байхгүй Саксны шийднүүдийн тэр колцоог нь ингээд хүмүүс ингээ аваа явчихдаг. Тийм тэгэл нэг шороо тэгэл тийм байсан юм дөө. Тэгтээ яг лагер руу явбал бас гайгүйс. Тэр 10 жил байхдаа нэг охин сайн болж ирсэн үү? Би яг надад ч асуу гэж бодчихсон шүү дээ. Ангийнхаа хогонд яг зэрэг сайн болж ирсэн үү? Солонгос кино шиг. Мэдхгүй. Миний мэдхийн л үгүй бах. Өөр тайптай юм байна те. Аа. Эсвэл нууцхан бас тийм болж исэн мөлөө чи. Энийгээд байна. Энийгээд байна. Үгүй. Яс. Олон жилийнхаа ямиг одоо гинтг ухаж одоо мэдээлтэй. Яг ингэдэг байсан баха. Охтууд нь гантуулах сайн болоод тэгээд тэр охинд нь инэрл сайн болдог байсан баха. Кино шиг бата өөрөө толгой дотор кино бата. Би явлаа. Наваг энд авчирч яах гэсэн. Тэгээ хайрын дуу бичээд үгүй юу те. Үгүй юм те. Гэхдээ угаасаа тэр үед чинь баг манай сургуулийн баг нэг охинд баг бүх бандэр нь сайн болцсон байсан баха. Тийм. Одоо тэр охин юу хийж байгаа? Мэдгүй. Mom of 3. Mom of 3. Тийм баха. Мэдгүй. Тийм. Тэгээд тэр үедээ яасан. Тэр үедээ юу? Тэр манай сургуульчин бас нэлийн од хүүхдүүдтэй байсан юм байна те. Ямар сургууль юм бэ? Дээдлийн ангийн эсмэнгийнхэн чинь 4 зүг гэдэг хамтлаг байлаа. Тэр үед чинь 10 жил байхдаа л алаад эхэлсэн. Тийм тэгээд тэр охиныг санчлаа нэрээ тийм бас нэг тийм амар popular охин байсан. Янз бүрийн гэлэд мэлэбэн тоглолт. Нэг тийм байна те. Тэгвэл нэг охин сайн байсан юм байна. Нэг охин сайн байсан юм байна. Одоо popular тэр охин. Тэр үедээ бас клипэн тоглолт байсан гэхэр чинь те. Одоо мэдгүй. Одоо үеийнхэн амьдралыг ерөөс сонирхож харж байгаа. Тухайн үед л юм тэгэл бүгдээрээ сайн байсан дөө тэр охинд. Би бас нэг юм сонирх. Одоо ингээд 10 жилийн зайтай уран бүтээлүүд хийнгүүд тэр үеийн хипхоп culture, одоогийн хипхоп culture ямар байна? Та хоёрт бас ялгаа харагдаж гин үү, мэдрэгдэж гин үү? Тэр үеийг гэхдээ одоо үеих бол гүцгүй л дээ тий. Тийм одоо юу гэмдэ одоо идэх юугаараа гэх юм уу? Тийм тэр үед чинь тэгэл яг нэг movement те баг хувьсгал маягийн байсан шүү. Тэгэл яг тийм хипхоп сонсдог залуучууд гингүүтэл яг нэг тийм адилхан хувцтай энэ тэндгүү графит бас хөгжөөл тэнцээ бүжиглээл тэнцээ дуулаал ингээл бүхэлдээ хувьсгал маягийн байсан баха. Одоо бол тэгээд ер нь бүх юм тэгэл хипхоп culture болчихлоо л доо. Тэгтээ баг энгийн юм шиг. Одоо бол баг зөндөө олон culture л байна л да. Тийм зөвхөн хипхоп гэлтгүй ингээд бүх юм нээлттэй болсон. Тэгж би бол тэгж харж байна. Ингээд юу ч сонирхсон ингээд болохоор гэх юм уу да. Тэр үед чинь баг өөр сонирхох юм баг байхгүй байхгүй. Тийм. Гэхдээ бас ингээд бүх юм одоо бол миний харж байгаагаар бол ингээд бүх юм discovered болцсон, бүх юм ингээд нээгдсэн те. Тэгэнгүүтээ өөр хоорондоо ингээд hybrid болж гарч ирж байгаа юмнууд л байна уу гэхээс биш нэг тэгж дахиж шинээр нэгдээд тахаар юмнууд их байха болцсон баха хөгжимж тэр тэгэл одоо хувц хонорч тэр те эргээд 90-ад оныхоо мод руу орж ийн гэдэг ч юм уу. Харин тийм болохоор бид нар яг юм ностальжик байх амар дуртай байдаг бах тий. Яг хуучныхаа амийг дандаа дурсаж тэр үеийг эргэж авч байгаа л тий. Тийм.
Сүүлийн дуунуудаа хин бичиж чинь хин аян зохиож чинь ер нь. Сүүлийн дуунууд нь бас клипүүд айгу гоё байсан. Тэгээд тэр бол янз бүр одоо аян интернетээс жавна хийн тэгэл яг дуу болгохын тулд тэгэл янз бүрээр л ажиллаж байгаа. Ямар ч байсан бит хоёр дуу хийхин тулд хамгийн эхлээд цаг л зарцуулах хэрэгтэй хамт сууж агаад. Тэгээд нэр энэ ташрамд Picranium студ манай клипнүүдийг хийсэн мөнх тулга найруулж явж байгаа. Тэгээд залуучуудаа бас баярлалаа. Айгуу гоё клипнүүд болсон. харин тийм клипүүд айгу таалагдсан шүү дээ. Тийм. Клипнүүд бүх юмуд нь айгу гоё айхтар болсон. Хуучны дуунуудад клип байдаг үлээ. Хүмүүс яаж ер нь дуу сонсдог байсан бэ? Гинт бодс чи яаж олж сонсдог байсныг санахгүй. Эфемер сонсдог байсан. Эфемер сонсдог байлоо. Эфемер явах нь явж ирсэн баг. Гэтэ бит хоёрын дуунуудыг яг би яг сандимал зүгээр ингээд шеэрэн дээр шеэрлчээл тэгээд нэг влог дээр ч үлээ тавьчихсан. Форум дээр тавьдаг гэсэн. Тэгээд хүмүүс хоорондоо тэр шеэрийг ингэж шеэрлж би нэрүүгээ нөгөө Yahoo Messenger энтерээр явуулж тэгж тарж бит хоёрыг бол ер нь бол сонсож эхэлсэн тэр үед. Тийм юунууд байдаг гэсэн шүү дээ. Монгол дууын MP3 мөрөө гэдэг нэг сайтууд байдаг гэсэн тийм. Хоромцик.com гэж явдаг. Тэр чинь бүр сүүлд гарч ирсэн юм уу? Тэрнээс ч өмнө яг тэгж шеэрээр явдаг гэсэн шүү дээ. Нөгөө за хуучны дуунуудыг яаж сонсдог байсан бэ? Яг ирээдүйн дуунуудыг яаж сонсдог байсан бэ? Би тийч сонссон юм уу? Би чамаас асууж байна. Байсан бэ. Байх вэ биш юм уу? Байсан бэ. Одоо ингээл та хоёр ер нь ямар хөгжим сонсож ийн хаанаас чинь хөгжим сонсдог вэ? Эсвэл хөгжим хийдэг хүмүүс хөгжим сонсгоо болчдгийм үү? Болчдгоо. Хаанаас одоо инспирэшн авдیں۔ Инспирэшн аваад хэрэггүй юу эсвэл толгоноос нь ухагдаад ингээд цаанаасаа гарч ирт юм уу? Яа тий. Инспирэшнийг юунаас ч авч болно л таа. Тийм. Гэтэ ерөнхийдөө бас их хөвчлэн эмхтэй хүнээс авнаа. Яг гоо тэгэл хөгжим сонссоор гоо ерөнхийдөө сүүл рүүгээ жоохон залах гараанд орсон сая сүүлийн хэдэн жил бол. Гэтэ яг гоо тэгээд шинэ гарч ирж байгаа хөгжмнүүд яг ямар хуу хандлагатай байна. Тэгээ шинэ үеэ бас амар сонсон. Гэтэ ерөнхийдөө тэгэл голцоо Америк хөгжим л их сонссон доо. Жишээ нь дуртай артист нь сүүлийн үеийн сонсож байгаа артист. Өстө тийм онцлоод ах юм байхгүй те би өстө бүгднгийн л сонсдог. Тэгэл үхлийн рок ч байсан сонсон. Яг үхлийн рок. Яг зүгээр нэг тийм шинэ содын юм олж сонсох гэж амар хичээдэг. Тэгэл тийм тэр болгоны бас нэг улбаан шинэ хийж байгаа дуунууд дээр бас нэг жижигхэн сажигхэн юм дээр ч гэсэн харагддаг болов уу гэж боддоо шүү дээ. Тийм. Угаасаа хуучны дуунаас vibe нь шал өөр л л дээ. Тий. Тийм надаас тийг санагдсан. Тийм тэгээд хөгжиж байна. Хөгжиж байна. Ялгүй яах вэ? Трансформац явагдаж байна. Transgeneration явж байна. Хүмүүс арай яг ингээд өөрчлөлтийг жоохон хүлээж авахтаа хоцордсон юм шиг санагдаад байна шүү дээ. Улам л одоо нөгөө нэг Одоо Хуучин тэрийн шинэ гарсан дуунуудыг ойлгохгүй байгаа хүмүүс дэлхийд та нар хоцорч байна. Гэж би хэлэхгүй шүү. I missed you all Kanye. Миний хамгийн дуртай дуунуудын нэг урагшаа, хоёр арагшаа гэдэг дуунд би айгу дуртай. Тийм надтай айгу экстремист юм. Экстрем оппозит дууг чи мэддэг хүмүүдэд амьд гэж мэдсээг. яна. Тийм амар гоё хөхтэй. Тэгээд бас айгу тийм надтай миний personal амьдралтай ойрхон санагдаад идэв нэг урагшлаад байгаа юм шиг үгүй юм шиг. Тийм. Тэгэл ер нь дууг тэгэл өөртөө яг feel related болж ижил хүмүүс туртай болдог, сонсдог юм шиг надад санагддаг шүү дээ. Яг ямар ч дуунаас нэг өөрийгөө олоо харцдаг шүү дээ. Хоёрт тэгтээ бас яг тийм feel related болоод дахаар дуунууд бас гайгүй зөөнгүй их байсан юм шиг байгаа маа. Тийм болохоор тийм хүмүүс ер нь туртай хүмүүс нь туртай болсон байж магадгүй. Ихэнх дуунуудад нь feel related болдог ч юм уу те. Өөртөө адилхан санагдах. Туусан юмтай нийтлэх юм туусан ч юм уу те адилхан хайр. Тэр ямар ижлэх юм туулсан бэ? Чи баг би биш шүү. Би бол чи бол би гэж байдаг. Тэгээ тоолн дээр энэ хуучны дуунда мөгдгийн дуулах.
Одоо тийм дуулах гэж айгүйх оролдож байгаа. Гэхдээ заримыг нь бол үнэхээр бас дуулах аргагүй л болсон байна л та тэр пирамидын доор нуугдсан байна. Зарим нь жоохон offensive байх тийм үү? Эмхтэй хүмүүнд offensive доонууд байдаг шүү дээ, тий? Харин тийм Мичээгэл амар л та загнуулаад байдсан шүү дээ. Яс суртахууны доонууд бит хоёр зөндөө их байлээ. Тэгээд тий. Ерөнхийдөө арай гайгүй өнгөтэй өтөө гэсэн болгоно л шигшиж л одоо энэ тоглолтын дээр дуулж байгаа. Гэхдээ одоо метраж бит хоёрт бол хангалттай дуу бол одоо бүрдсэн байлээ. Тэгээд тал хувийг хайсан ч тал хувийн одоо хоёр тоглолт хэмжээ болцохоор хэмжээний ч юм уу те. Тийм их дуу болсон байна. Мейнстрим болсон байна гэж юу? Нийтийн дууч болсон байна. Нийтийн дуунууд алт болно да. Та хоёрын дуунууд чинь караокед байдаг үлээ? Караокед орсон л бол ер нь мейнстрим л гэсэн үг дээ. Караоке дүүрэн билээ. Тийм үү? Бараг манай л дуу хэлээ тий. Байдаг баха. Би өөрийнхөө дууг дуулахгүй гэж орсон чинь дуулах дуу байдгүй. Ой. Тэр караокед өөрсдийнхөө дууг дуулчихсан. Тэгээд өөрийнхөө дууг дуулна гэж үдээ яа. Би сая өөрийнхөө дууг дуулж байгаагүй караокед бол. Миний дуу караокед байдаг шүү дээ. Чи нэр юм уу? Нэрээ. Нэрээ. Би нэг дууны тахилтыг дуулж байсан. Тэнцэнийг миний дууч гэжтэй. Ямар дуу юм? Гэсэн өөр гараа. За удахгүй миний тоглолтыг миний ганцхан дууны тоглолтыг ticket гэмээс option. Box office гэмээ шүү guys. Box office гэмээс аваа шүү. Гэрэл гэ дуу би яг дараа караоке орохдоо намаа санаа. Гэрэл гэ тайгаараа манайхаа. Гэрлээ. Тийм. Окей. Яг бас гайгүй бас cult followingтэй. Энэрл ард ямар дуу сонсож байна? Би өөр дуу. Би ч өөрт жоохон намуухан л юм сонсож байгаа доо. Тийм. Намуухан 50 юм сонсож байгаа. Тэр нь ч гэсэн дуун дээр гардаг бах тий сонсож байгаа. Тийм урсгалыг одоо юу гэдэг тэр нэг окей Chill hop. окей робот cyborg yes miss гэх тийм нэг YouTube-ийн сууг мэдхүү. Окей Robot Cyborg тийм bedroom pop байхгүй юу? Bedroom pop, bedroom rock. Тийм ээ. Тийм юмнууд сонсож байна. Тийм. Окей Cyborg Тийм. I'm robot гэдэг Тийм. тийм. Тийм кино яадаг байхгүй тэр жааг нь. Тим нэг YouTube-ийн channel үүдэг Тийм үү, да. Тийш ингээ ороод нэг хитэн дуу сонсож байгууд нэг тим Cycle-д орчдөг тий. Cycle орчдөг шүү дээ тий. Тийм тэр. Тэр чинь нөгөө клипүүд нь дандаа нөгөө нэг edit Киноны edit тий. Тэр нэр амбар сонин окей окей Cyborg I'm robot гэд тэр нэг солонгос кино юм лээ. Тэгсэн чинь тэрэн дээр нэг юм нэг мэдрэлийн тасгийн ох эмч охин байдаг ч юм. Мэдгүй ямар ч сан та яг тэр channel-ыг үзэх юм бол та ч гэсэн яагаад үзэр тийм кино байгаа. Юу гэдэг жанр? Future pop гэсэн үү? Bedroom pop гэсэн. Bedroom pop юм уу? Bedroom rock. Cigarette after sex. Тийм одоо тэр мэр чинь хэл тиймэрхүүл indie rock мó, indie pop болчихсон л та. Тийм. Тиймэрхүү юм сонсч байгаа юм тий. Тийм тиймэрхүү. Энэ яг насных баха. Stephen Sanchez. Зөв. Би бас ядраад одоо дуу сонсч чадхаа болцсон байлээ. Тийм намуухан л юм сонсохгүй. Өөрөө хиттэй вэ? Ямар ч ивент шин бэлээ та дөрөв гэж таварва. 30 нэмэх клуб. Тийм 30 нэм клуб руу бас ороод жил болж байна. Иргэнд орсохгүй юу? Нэг таалагдахгүй байна. Танаа клуб нэг гоё биш вэ нөө. Би буцмаар байна. Йоо. Үзүү. Синдри үзэн гоё. Сайн шилээ хан мөргсөн. Ер нь жоохон амьдрал хэцүү байна. Хэцүү нөө. Зэнүү. Та нарт бас 40 хасах талаас нь бодчих л та. 40-аас ч асаа байна л та. Та ч одоо 30-аас илүү 40 руу ойрхон болсон. Тэгэд л ямар вэ? Та ч одоо 35 нэмэх үү? Тийм биш үү? Би ч яг 35 хасах гээд байна үгүй юу? 35 нэмэх болох гэж үдээ болтол юу үзэж туулсныг мэдэхгүй юм байж юу яриад. Туулсан замыг минь ха мэдэхгүй юм байж гэж ёо. Арай ээж 35 плюс болж байгаа чинь. Зүгээр шүү дээ тэгэл зүгээр дээ хэвлээ. Одоо та хоёр хоёулаа гэр бүлтэй болцсон тий?
Одоо хэдэн хүүхэдтэй вэ? Би анхны хатнаасаа гэж. Нэг шир зогсож чаддаггүй шүү за. Синдрэг гэдэг дахаар нэг юм байна. Анхны хатнаасаа нэг өхөнтэй байна. Удаан хатна авсан юм уу гэж. Арай аваагүй юу? За. Удаан мессеж сайн жоок гэсэн шүү за. Окей, нэг охинтой байна. За. Би болохоор гэр бүлийнхээ талаар нэг яриад ахыг боддгоо. Гэтэ яг нөгөө Монгол гэрт гаднаас хүн ороод ирэхлээр нөгөө хөшөө ээж нь хүүгээ аваад авдарныхаа ард нуудаг гэдэг шиг тэр утгаараа тэгээд тийм гэр бүлээ нэг яриад ахыг хүсдэггүй тэгээд зүгээр ойлгоорой. Тийм зөв штэ хамаагүй те хүүхд мөхтэй. Тэгээд аав болох ер нь та хоёрт хоёуланд нь ямар асан? Одоо та хоёрын хүүхдүүд ойролцоо настай юу эсвэл ингээд том бибинс. Тэгэл аав болчихлоор тэгээд өөрөө гэдэг хүн ер нь байхаа болчдөг юм шиг л надад бол товчхондоо бол тгий санагцсан. Тийм тэгэл аав гэдэг бол яг тэгэл аав болгон яг нэг юм одоо нэг дэнсний яг цааталт байгаа хүмүүс яг аауд яг нэг тал юм шиг надад санагдаад идэх. За тэгээд тийм л. Инэрхлэвд бас тийг санагдав. Болох уу? Үгүй тэгэл одоо хариуцлага тий. Тэг хариуцлага. Тойрын гарга бичиж байгаа үгнээс чинь ингээд ялгаа мэдрэгддэггүй одоо тухайн үед бичижсэн зүйлс одоо ингээд 10 жилийн дараа 20 жилийн дараа харахад ер нь харах өнцөг өөрчлөгдсөн байна уу эсвэл яг тэр үедээ л адилхан хүмүүс хийвэрээ юу? Хүн ер нь өөрчлөгддөг үү? Хүн бараг өөрчлөгддөг байхаа тий. Би бас тэгж бод нэх өөрчлөгддөг байхаа. Тий. Гэтэ бичиж байгаа үг бол өөрчлөгддөг байх тий үд нөгөө туусан relatable юм нь туусан замаасаа шалтгаалаад яг өөрчлөгдөх байхаа. Тий. Ярьж байгаа юмнууд нь бол өөрчлөгдөх бах тий. Тэгээд аав болохоос өмнө бичижсэн, дуулж исэн юмнууд нэг ондоо болцсны дараах бас нэг ондоо ч юм шиг тий. Тийм баг шүү. Хүүхдүүд нь там болоод дуунуудын сонсох болов. Одоо бараг сонсдог бах тий. Итэ гэж явж идэг. Яг тэгээд сонсоод байвал л үстэй. Тэгэл хүүхд ч гэсэн тэгэл манай аав гэхгүйгээр одоо нэг сонсогчийн л чихтэй байгаа л гэдэгтэй. Тэгээд тэр үед итгэхтэй баг бит хоёр манай аав гэдэг чихтэй байгаа. Аав гэдэг чих. Манай аав гэдэг чихтэй. Тэгээд аав нь ер нь дуунуудыг сонсож. Тийм үү одоо ингээд манай охинд лавдаг ингээд миний хийсэн дуунууд лавдаг. Би нэг юм модерн токны дуу сонсож байгаа юм шиг л санагдаж шүү дээ. Дээр үеийн гэлтэй. Тийм. Энэ дээр үеийн хипхоп хамтлаг гэдэг шүү дээ. Тий. Манай аав залуудаа гэж л бодвол бас гоё. Би тэгэх л байх гэж бод. Тэгж сонсогдох байхаа л гэж боддог шүү дээ. Яг гэхдээ аав нь тэгээд ингээд нэг яригчнаас ингээд дуулаад тахлаар бас гоё ч үж магадгүй тий. Байхаа. Би бол охин мэд чинь манай охин лавдаг амар кринж л санагд. Тий. Maybe тий нэг аавынх нь яг ингээ хэлж байгаа үгнүүд нь нэг юм жоохон хөдөөний юм шиг тий. Нэг тэгж нэг одоо боловч өмнөөс нь ичж мичдэг хогшин юм шиг нэг тэгж. Хүүхэд нь одоо хиттэй. Хиттэй вэ хүүхэд нь? 14-тэй. Тэгвэл сонсохоор л нас байна тий. Би 5 6 таа хөх төсөөлөдсөн шүү дээ. За. Тэгвэл сонсоод бүр яг яах юм бэ тийм үү? Зөв. Тий. Би болохоор тэгж бодчих. Би бараг 14-тэй сонсдог байсан юм шиг байна. 16 мургаатай ч юм уу. Хэдүүл одоо манай охин мохинд бол амар гөгш харагдаж байна. Яана тийм. Бараг энийг олж үзчихгүй байхаа. Аав нь харсан юм байна. За бэлэгээ бараг өөрөө тэгдэг бол би итгэж. Одоо юу балаа юм яриад байгаа юм бэ? тийм ихлүүлээл тэгээ шууд кринжлээд хамтрах тий. Танаа охин ч яа яг л манай демографик байна да. Харин тийм дээ. Сонсдог байвал яг уу? Сонсож магадгүй тий. Сонсдог ч гэж магадгүй.
өөр юу вэ? Өөр юм сонирхож гин үү? Кино хэр үздэг вэ? Оо, та хоёр орд юу вэ? За бич таах уу? Хоёлаа нөгөө нэг бит хоёрын уулын орсон зочнуудыгаа ингээд ордуудыг таадаг байхгүй юу? За тэгээ. Тэг гэж аюу хичээдэг юм аа. Бит хоёр амш зүнч мэрэгч биш. Зүгээр л тай. Хилэнц. Хинэн. Хиннэгнэн. Ихэр. Ихэр. Хилби хилэнц. Оо, вау. 12-ийн нэг чанстай нэг чанс авчлаа. За чи. Одоо тэгэхээр Одоо чи 2 хил. Гэтэ ямар ч байсан хилэнц бол хасагдчихлаа. бэлгийн юм болов уу? Загас юм болов уу? Хумх юм болов уу? Дууслаа. За би горыг хэлтэй боллоо. Арслаа. Би юу номын ордных Оо, сайж. 12 сар төрсөн. Гэтэ манай номын ордных ер нь хамгийн кул хүмүүс юм шиг надад санагдаад тийм аа. Тийм үү. Хамгийн кул нь Арслан штэ. Хамгийн кул нь ихэр штэ Арслан. гэж үү. Одоо хамгийн кул нь хилэнц гэх. Арслан тэгээд хонь ном гуравч яг тийм гал махбодтой хоорондоо жоохон төстэй юмыг асуудлыг ер нь галдаж давдаг тийм хүмүүсүүд. Би бас Арслангийн ордныхын туртай, ер нь хоньны ордныхынтай бас амар туртай. Та хоёр юуны орд юм? Ихэр Арслан хоёр. Ихэр Арслан. Леоминаин зожна. За өөр Гэрлүүгээ харсан чинь лүминаа. Би асуултуудаа харин мартаад байна. Өнөөдөр тоглолтын нэр юу өөр артистууд байх болов? Найз артистууд Хамтарч исэн хамтарч байгаа. featuring artist. байгаа. Манай Маралчингоо байгаа. Бид гурав сая хамгийн ихнийхээ дууг энэ тоглолтод зориулж гаргаж байгаа дуунууд хамгийн ихнийхээ дууг хийж цацсан Маралчингоотой. За тэгээд ихшиглэн маань бас ирнэ. Тэгээд энэ жил цэцээ маань ирж дээр үед яг хамгийн анх хийжсэн дуунуудаа бид хоёртой хамт тайзан дээр дуулахаар болж ах шиг байна. Тэгээд Тэгээ залуу артистууд байна. Виктор Петрович. Фрути Бачка, Ноболд. давай таша. Бүх оддын тоглолт юм шүү. Тийм шүү дээ. Гэтэ тийм амар олон хүн ирэхгүй хаа. Гэтэ яг одоо зарлагдаагүй бас артистууд байгаа гэсэн. Тэгээд манай Or Music-ийн пэйжнээс цацагдах баха. XMF шүү дээ тий. Оо, дахиад алдчихлоо би. Миний ингээ юм ингээ хийсээ яваа тийм том өрөөнд. Хуур юу талбайтайсан? Хуур музик фестивал. Хоёр чин салчаад бас би бинээ дийсэлж мислээд дуу хийж ил уу яаж ялаа. Гүү. Ясаа. Тэр үеэсээ гоё ярьж өгөл та. Одоо зүгээр болсон юм чи. Одоо тэгээд бит хоёр ер нь бол жоохон хүмүүс биш ээ. Тэгээд миний л хувьдлаа би бол тэр үед одоо болоодсэн юм нэг тийм жоохон блүртэй сайн санахаач байсан. Одоо тэр нэг тийм чухал биш болсон. Эгоны асуудал. Тэгээд залуу бас жоохон хүүхд насны бас асуудал. Тийм л юм байна. Одоо л ирчүүд одоо тэгээд одоо малгай юу гэдэг лээ нолгоо хааравч тогоон дотроо гэдэг шиг тэгээд бид хоёрт асуудал байх юм бол тэгж нэг олныг хамрахгүйгээр шийдчихээр тийм одоо үеийн потенциалтай хүмүүс болцсон гэж бол найдаж байгаа шүү дээ тийм. Найдаж байгаа. Найдаж байгаа. Миний хувьд бол тийм байна. Найдаж байгаа шүү. Хойжина гэж үгүй. Ханаа гэн. Сая ч нөгөө хин хоёр дийслэгддэг л. Хин би. Фала. Тэгээд нөгөө Фала хоёр шүү дээ. Тэр хоёр ч найзууд биш яг энэ юунууд байсан л та тийм. Тиймэрхүү гэхдээ угаасаа хипхоп culture байдаг зүйл үстэй. Тэгээ одоо энэ их амар ховорхон болцсон болохоос биш. Дээр үед тэгэл Tupac, Big Meek гэл. Тэгээ тэр бол гэхдээ арай экстрим хувилбар ах л та. Тийм. Гэхдээ яг спорт шиг тэгэж ерөнхийдөө тэгэж тийм юм бол байх хэвээр.
үгээрээ гэсэн үг штэ тий. Тий. Надад бол амар exciting амар гоё байсан. Тэр хоёр тийм болж байхад. Тэгэл яг ингээл дууга хүлээж байгаа л сонсоол оо тэгэлжлээ штэ гэл бөөндөө тэгэл угаасаа мартчихлаа авч дараа. Гоё л санагт. Тухайн үед яг хоёрыг сонсдог байсан хүмүүс тэгдэг байсан болов яг би ингээл хоёр тал болж хуваагдчих маа. Тэр үед чинь угаасаа тиймэрхүү юм их болдог байсан. Тий. Одоо сүүлийн үед болохоо болсон. Алунгоохийн 5 сум шиг болсон тэр сүүлийн үед. Тийм юм community бүрдүүлээд оо. Тэгээ Монгол улс маань Монгол улсын rap hip hop man алунгоохийн 5 сум шиг хогорхаа болсон байгаа. Зэцээ хоёр ч бас тэгдэг болов. Тийм штэ. Тэр үе бас гоё шүү. Референсүүд нэг фаны тий. Алангуй хатан матын. Анхны хатан бат гэх. Тэр фаны л шүү. Би ер нь амар айжсан. Та хоёрыг яриулж бас чадах болов чадахгүй болов бас нэг тийм яриад л гэдэг хүмүүс идэгтэй өөрөөсөө асуулахгүй гэл өөрөөлжлүүлээ. Би таны ажлыг айгуу гоё хөнгөвчилж өгдөг. Та хоёроос ерөнхийдөө бол айгуу чаленжинг байна. Одоо болохоор тэгэл би чинь ард түмэн гэхээр л нөлөөс гоож байна. Тийм ус төрийн байдал ямар санагдаж байна. Нэрээ сайн ус төрийн байдлын жагсаа. Юу ч асуугаагүй байхад ярь гэх юм болоо л. Тийм л байна. Чагсаал цуглаанд оролцсон уу юу гэж боддоос сайн чагсаал цуглааныг. Чагсаал цуглаанд юу гэж бодсон бэ? Дэнчсэн. Үгүй одоо юу гэмдэ нэг тийм байр суурь улс төрийн байр суурь одоо илэрхийлэх ямар ч боломжгүй болсон гэх юм уу да. Ер нь илэрхийлэх тийм хэрэггүй ч гэх юм уу. Одоо амар олон л засгийн газар амар олон л ерөнхийлөгч харлаа л да. Тийм тэгээд тэг одоо дараагийнх нь гээд бас хараал тэгэл цаашаа нь л тэгэл явах болох л та. Тийм бүгд л яг л ижлэгэн л байсан л та. Тэг одоо ямар байр суурь баримтлах ёстой байгаа мэдэхгүй л л та. Яах ёстой байгаа гэдэг. Ер нь ингээд олонний танил хүмүүс гэх юм уу эсвэл артистууд иймэрхүү юмн дээр үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй гэж боддгоо. Ер нь мэдгүй юм байж дуугүй байсан л дээр гэж боддгоо. Би бас өөрөө тэрэн дээр их боддог л доо. Би ингээд бодлоо хэлчихвэл буруу юм хэлчих үедээ гэд амар айдаг. Загнуулахаас ер нь айдаг. Гэтэ ер нь бас илэрхийлмээр байгаа юм байвал илэрхийлээд тийм. Гэтэ угаасаа нөгөө нэг зөв санагдсан зүйлийг тогтмол дэмжиж болохгүй гэдэг шүү дээ. Тийм болохоор угаасаа улс төрийн үзэл баримтлал дээр тийм зөв юм гэж ерөнхийдөө баг байхгүй. Тэр чинь тэгэл нэг хэдэн жилийн дараа буруулч 3 жилийн дараа яг тэр баримтлж исэн үзэл юу чинь буруулаад хоёр чинь гэх юм уу та. Тийм дээ бас мэдхгүй л юм байна. Одоо ингээ гадны Америкуудын юг харахаар айгүй политикли идэвхтэй байдаг шүү дээ тийм. Ялангуяа өөрсдийнхөө одоо туулсан юмнуудаас жишээ нь Kendrick Lamar одоо харуудын юмн дээр айгүй үзэл бодлоо илэрхийлж дуулдаг гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм таашд. Монголд тийм арьс өнгөний үзэл бага болохоор бас эсвэл өөр одоо ялгарлын талаар дуулмаар санагддгүү. Эсвэл илүү хөнгөн байсан дээр гэж боддгоо. Одоо тэр Kendrick Lamar эдрийн тэгж тиймэрхүү юм дуулж молдог нь бол яг үндэ бол бүр амар тэнийг юм баггүй юу? Тийм. Одоо тийм бүгд дэлхийд даяараа хипхоп сонсоод ингээл popular culture-т хар арстангуудын гаргаж байгаа үүрэг face тийм амар их байхад тэнцээ ингээл бид нар боол байсан хүн сайн байна уу гэж өөдсөн бид нар боол байсан ингээд амар утгагүй л дээ яг үндэ бол. Тийм. Өөртөө харууд амар тийм racist хүмүүс болцсон юм шиг тэгж ажиглагдаад идэв надаа. Тийм. Одоо тэрийг тэгээд баг дурдах ч шаардлагагүй багт те.
Тийм одоо жишээ нь тэгэл Монголд тэр Cousins serial тэдрийг чинь тэгэл бид нэр тэгэл ингээл хар мар гээл ингээд байгаа юм байхгүй бүр хайрлж хүндэлж байгаа л явуулж байгаа шүү дээ. Тэгэн гут нэг тийм тэгэл тэр ямар ч байсан тэг бас тэр Америкта очоод харахаар тэнцээ тэгэл амар diverse тэгэл бүх хүмүүс л тэгш хэрэгтэй тэгэл амьдэрч л байдаг шүү дээ. Тэгэл өөрсдөө нэг юм ажилгүйдлийн мөнгө аваад ажил хийхгүй тэгэл би хар тийм жах өөрснөө тэгэх гээд байсан. Ингээл би ингээд одоо харынхаа юу чинь нэг тэгээд хар болоод төрсөн ял юм шиг аа. Тийм. Саяхан нөгөө Kanye West-ийн хайл нэг авлаа. Юу л хайл Hitler лөө дахиад тийм дугаар гаргацсан харснаа таад. Kanye жоохон галзуурсан баг. Тийм Kanye бүр ингээд за яг тэр бүр амар хит болоод байгаа юм чи. Гэтэ YouTube дээр ерөөсөй байхгүй. Twitter янз бүрийн тийм дээр гарч ирлээ. Одоо Гитлерийг ингээл бүгдээрээ ингээл амар үзий яддаг байжсэн. Одоо ингээл Гитлерийн Kanye ингээл Гитлер гэл ингээл яагаад ирэнгут одоо ингээл нэг Гитлерийн зөв байсан ч юм шиг ингэж бодогдож эхлээл тийм. Kanye өөрөө нөгөө нэг Jewish одоо еврей хүмүүст амар дургуул юм бэл л дээ. Еврейчүүдийн эсрэг байдаг ч гэлөө нэг тийм үзэл бодолтой. Тэгээ тэрнээсээ болоод баахан нөгөө нэг гэрээ мэрээ янз бүр юм аа ингээд яцсан штэ. Тэгснээ одоо тийм дуу гаргасан л байлээ. Таалагдахгүй надаа. Тэр нь бүр амар хит олоод бүр зүрхийл ашигс. Хүмүүс тэгтээ тодорхой хэмжээнд нөлөөлдөг гэдгийг мэдсээрэж тийм амар экстремист байж болохгүй байх. Одоо Израилийн сөрөг хүчнийх нь хүн нь одоо ирэх барьж байгаа тэр ерөнхийлөгчөө илүү ерөнхий сайдаа хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж гарч ирж хэлсэн шүү дээ. Тийм. Тэгээд одоо Израилийн дараагийн ерөнхий сайд ч юм уу ерөнхийлөгч хэрвээ тэр хүн болж чадах юм бол энэ өмнө хийсэн юмнуудаа буруутгаж л явах юм шиг үлээ. Гэтэ яг хуу бүр миний сонссон юм гэх юм бол баг Кеннеди эднэрийг чинь Израилийн тагнуулын алдсан юм шиг юм би сонссон юм чи. Бас тийм теори. Conspiracy юм шүү. Conspiracy theory. Яа. Тийм гоо яг зүгээр бас яг тийм Израилууд ерөнхийдөө бас нэг тиймэрхүү еврейнэр тиймэрхүү юм хийдэг. Өөрсдөө хүмүүсийн дургуг хөргөх юм хийдэг байж магадгүй. Би бас еврейч жоохон дургу багш. Тэр амар үзэж байгаа. Наа чи айгүй экстрем үзэл бодол шүү. Нэг хэсэг бүлэг хүмүүсийг еврей болохоор ч юм уу. Чи баг хар юм шүү. Чи баг Kanye юм шүү. Ялгуурлан явчихнаас аюултай л та. Еврейчүүд ер нь амар тийм ухаантай хүмүүс юм байлээ л дээ. Ер нь ингээд хараад ихнэ гэдэг амар олон шинжлэх ухааны юм хийнэлт хийжсэн. Хөгжим янз бүрийн юм дээр еврейчүүд амар ухаантай юм билээ шүү дээ. Хараад их нэр мөрнүүдийг хараад ихэр ингээл дандаа л еврей нэрнүүд харагдаад байдаг шүү дээ. Мэдгүй. Яагаад Хитлер яагаад еврейчүүд лөө ер нь анх яасныг би яасан гэд гайхсан л та гэж. Чи бараг шалтгаан таах гэдэг нь уу да. Шалтгаантай. Яна наа чин чи ер нь жоохон юу болцсон юм биш үү? Юу болж байна? Болцсон юм шүү. Тэгээ бас яг бүр ингээд юм дээрээ зүгээр еврейнэрч бас биш байж болно шүү дээ. Еврейнэр зүгээр гар байж болно шүү дээ. Тийм могоо барьж байгаа гар нь байж болно шүү дээ. Тэрний ардталт бүр мэддэхгүй бас нэг өөр хүмүүсч байдаг гэж өөр нэг хүчин байгаа гэж юу? Тэг өөр үндэстэн өөр юу байж болно шүү дээ. Тэр хэр өнцөрхөг вэ? Монголдоо гэхгүй. Одоо ингээд дайн болвол та бүгд яг манай энэ зал байлдах уу? Цэрэгт явж байсан уу? Би цэрэгт явж байгаагүй. Явж байгаагүй. Гэтэ тэгэл дайн болох юм бол тэгэл бууга өрөөл гарна шүү дээ. Гарна тий. Гарах уу? Гаралгүй яах вэ? Би ч гэсэн байлна л гэж үздэг. Вьетнамын танд айгүй олон эмэгтэй хүмүүс байлж ирсэн мэдгүй аа. Вьетнамын талаас шүү. Вьетнам чи тэгээ яах юм? Тэгэл бууга барайл. Валорант тоглолдог шүү. Тэгээ Валорант тоглолдог. Тэгээд би бодолцож чадна. Чигнэсээ. Тийм манах руу дайрах нь уу? Тийм. Гэтэ бас тийм тоглоом тоглохлоор
Тэг жинхэнэ амьдрал дээр бас хэрэг болж магадгүй те. Тэр бөөний өнөө мөн хахаас нэмэх 30 зүгээр тоглоом тоглоод идэг нэсээ. Тоглоно штэ. Цамхаг мамхаг дээр гарцсан ингээд өндрөөс ингээд мэрэгэн бодлоо. Яг тоглоом шиг байлдах юм бол яг ингэж байлдан те. Суулгаад идэг штэ. Би баян сууж тоглодог байхгүй юу? Тэгж л байлдах бах та. Гэтэ нэг удахгүй л өгөх бах. Valorant гэдэг чи юун дээр үүдэг тоглоом лээ? Riot Games. Нолоо юуних? PlayStation дээр. Dota-гийнх компьютер дээр. Одоо ихтэй PlayStation дээр байдаг болцсон. Юу болж байна вэ? Энд гоё юм тусдаа ирчлээ шүү. Тоглодог ер нь видео гейм. Тий. PC-д нь үстэй. CS:GO тоглох уу? Үгүй. Юу тоглох вэ? PUBG Mobile. Бараг мэрэгжлийн 8 уруугаараа тоглол. Бараг 10 уруугаараа тоглол. Хөлний уруугаараа. Нэг юм 10-алт шиг юм ингээл сууж байна. Тоглоом юу ч сонирхдаггүй л хүүхдээсэн гэсэн чинь ковидос авсан уу? Тий. Би бас тэгсэн шүү. Би яг ковид үед бас яг гэртээ юу PUBG тоглолт байсан. Утсан дээр. Тийм утсан дээр ингээд тоглолцдог шүү. Among Us Mask гэл нэг бага нэг тоглоом хэсэг нэг хит болсон шүү дээ. Тэгэхэд яг PUBG яг тоглолт байсан. Тэгээ одоо тэрнээс хойш ингээд зогсоогүй явцсан юм байна те. Би болохоор зогссон байхгүй гэж. Харин тэгээд тэндээс найзууд болоо. Тийм найзууд болоо. Найзууд болоо бүр тэгин гут тэгээ явчих авчихсан. Хажууд нь нэг хүн ингээд урууддагч байхаар тэгээд яваад өгд юм билээ шүү дээ. За гантлан ямар тоглоом тоглож байгаа гэсэн бэ? Би ч юм шал өөрөө PlayStation тоглолт юм уу? Миний иргэн тойронд дааж тэгээд нэг NBA 2K, UFC 5 тоглолдог хүн өдөр айгу цөөхөн байгаад байна. Тэгээд хэрвээ тийм тоглолдог хүмүүс байх юм бол над руу DM бичээрэй. Тэгээд одоо амар олон ороод ирж шин. UFC дээр балбалцъя. PlayStation тоглоомнууд чинь онлайнаар тоглож болд юм уу хоорондоо? Тий, онлайнаар л тоглож байна. Гадаадуудтай балбалцаал гэж. Single player тоглоомнууд гоё шүү дээ PlayStation-ы. Тий, одоо GTA 6 дараа жил гарахаар болчлоо. Үнийн жилгээ хүлээжсэн. 5 сарын хэдэн. Дараа жилийн 5 сар. Тий. Тэр хизээш гарах юм бэ? Хэдэн тэрбум доллар үрсэн гэлээ. Бурж Халифаг барьж байгуулснаас илүү их мөнгө зарцуулсан байна гэсэн тоглоомын хөгжүүлэлтэнд нь. Яана тэгээд тэрийг зараад одоо ашиг болох юм уу? Ашиггүй прожект болсон шүү. Зөндөө олон худалдаж авна шүү дээ. Тийм үү? PlayStation-ы түүхэнд байхгүй өндөр үнээр тавигдах гэж байгаа. Ер нь бол $100 бол наад зах нь л юм шиг. Бараг $100 мал өрөх юм уу л гэж би сонссон. Тэрийг ерөнч гэсэн хүмүүс авна л та. Авах хэрэгтэй байна. Тэгэл янз бүрийн нэг тийм юмнууд яриад байгаа шүү дээ. Тинчэнэ бараг хүмүүс амьдраад тэнд байгаа currency-гээр юм модалдаж авах. Гадаа авч болно гэдэг байгаа байхгүй. Тийм. Strip club нэр авах нэг гэж. Тэр GTA дотор чинь крипто оруулж ирэх гэдэг байгаа байхгүй. Зөв. Тийм үү. Криптогоороо гадаагшаа мөнгөөр гадагшаа юм авч болно. Би бол сториг нь тоглоод өнгөрч исэн GTA 5-ыг онлайнаар чинь Монгол залгууч гэсэн амар тоглолт юм билээ шүү дээ. Бүр өдөр шөнөгүй тэнцэнэ байж дим билээ шүү дээ. Ирэлтэл ажиллаа хийж гин тэр энд ингээд гадаах амьдралтай ингээд байлдаг шигээ тэнд бас нэг амьдрал зохиоцсон юм. Гэр бүл мөлтэй болцсон те. Надаа тэгж бодхолоор тэр гараал ингээд амьдралтай байлтахаас хойш тэнд тэгж дахиж тархиа гашлахад яах вэ гэж бодоод ерөнхийдөө тэр онлайн интернет бол тоглож үзээгүй. Гэтэ нэг юм өөр амьдралыг яг жинхэнэ амьдрал дээр бүтээж чадаагүй юм а тоглоомын дотор бүтээгээд тэрэндээ бараг илүү таашаал аваад амьдрах юм шүү. Тэндээ арай наа чи болохоор ерөнхийдөө бас яг тийм ирээдүй гэж хэлж байна. Ер нь яванда тийм болно дөө. Тэгээд нэг юм виртуал ертөнцид байдаг те өөрийнхөө аватарыг бүтээгээд тэрүүгээрээ ингээд гадуур амьдраад хохирол тэр нь хохирол. Тийм. Жаргуул тэр нь жаргаал. Та нөгөө Black Mirror-ыг үздэг үстэй те. Үздэг шүү дээ. Тэр чинь ер нь бүх ангиуд нь л баг голцоо яг тэрний талаар олон талаас нь харуулсан ангиуд байгаа гэдэг шүү дээ. Тийм виртуал ертөнцид амьдардаг. Тэр нь одоо тэгээд GTA 6 баг нэлээд төхөөрсөн болохоор нэг юм ихийн хүү шиг нэг юм усан дотор ингээ хүүсээр холбогдчихад Matrix шиг. Тэгээд тэр аватарууд нь тэр цаана
амьдрах байхгүй. Гэхдээ бид нар угаасаа одоо тийм байгаа зү. Та нар тэгж боддгоо юу? Тийм. Бид нар плагтай шүү дээ угаасаа ардталтаа. Мэдгүй. Миний эзэн намайг нэг иймэрхүү л амьдруулад байна л та. Айлгтаа тоглоод өгөөч. Cheat code хийгээд өгөөч. Энэ хавьд баймааргүй байна. Яг одоо хэдүүлээ улаан буудан дээр сууж штэ. Red pill авах уу, зинхэр pill авах уу? Тийм би чинь Синдер бол red pill уугаад жинхнийг нь мэдмээр байна гэдэг байгаа штэ. Би бол ингээд ингэсээр агаал үхье гэж бодож байгаа. Blue pill ч. Blue pill. Зэн хоёр яах байсан бэ? Цэнхрийг идэх байсан уу, улааныг идэх байсан уу? Одоо улааныгаа идээд баг жинхэнэ ертөнцлөөгөө явъя. Тэ энэ бол тэ simulation юм байна гэд. Улааныг авах уу? Эсвэл мэдмээр байна уу? Эсвэл цэнхрийг аваад эн чинь дуучин хിവэрэ үлдмээр байна уу? Тоглолтоо хиймээр байна. Хоёулангийн идэх. Тэгээд тал талыг очие гэж. Хоёулангийн идэх байсан. Мэдээлэхгүй. заавал сонгоё. Аль нэг нь сонго. Тэгээ юу болох юм үзэндээ. Би бинийгаа канселт чи штэ. Хоёуланг нь ч баг бурхан болчих юм шүү те. Үннийг ч мэддэг гэхдээ эвлэрсэн нөө. Тэгэд нёч нь алиг нь иддэг юм. Улааны штэ. Улааныгаа идээд плага авахулаас ирдэ штэ. Үзээгүй муу да. Ой. Докюментари манай бидний амьдралын докюментари үзээгүй штэ. Нэр үзсэн мэт. Үз. Хоёроос дөрүүлж үзсэн баг шүү. Тэгсэн баха. Нёч нь гэхдээ өөрөө вирус байдаг. Соско өхөө явж байгаа ч. Сүүл рүүгээ харин юу болоод идэг вэ? Өөрөө вирус тэгээд тийм нөгөө эйжентүүд нь антивирус хөөдөг програм биз дээ. Тийм өөрөө зүгээр нөгөө нэг тэр нэг юм системийн нэг юм гажуудлаас үүссэн вирус. Оо тийм үү. Тийм хол бол яваагүй юм байна би. Нэг хоёр баг ингэж үзсэн. Нэгдүгээр ангийн үзэл тэрийг нь ойлгосон. Гаж ятсан биз дээ. Ер нь гэхдээ кино үзэх дуртай юм шиг сонсогч байна. Ойр гоё кино юу үзсэн? Black Mirror үзсэн юм шиг байна тий. Тийм 7 дугаар сизон гарсан байлаа. Тэрийг үзсэн. Тэгэл тэр гоё байсан. Гоё юмсан тий. Гоёсан. Аюу гоёсэн. Аль анги хамгийн таалагдсан бэ? Тэр нэг 5 дугаар сизон дээр нь үлөө нэг нөхөр ингээд нэг юм хүлгийн ахмад болцсон. Тэрний үргэлжлэл 2 дугаар анги нь 7 дугаар сизон дотор нь явжсэн. Тэр өстой гоёсэн. Тэгээ дахиж 5-аас нь нөгөө ангийн шүүж үзээ. Тэгээ 2 дугаар ангийн үзсэн. Ер нь overall яг бүх Black Mirror-аас хамгийн гоё анги нь юу вэ? За хамгийн гоё юм уу гэж та хэлж мэдэхгүй байна. Тэгээ ер нь л тэгэл тэр цуврал тэр чигээрэл айгу гоё шүү дээ. Гайхамшиг. Хамгийн ихнийх нь сизон дээр шууд гахаатай анги гэдэг шүү дээ. Нөгөө Английн Prime Minister гахаатай юу яадаг. Тэрийг үзэл what the fuck гэл тэгэл цааш нь бүгднийг үзсэн дээ. Ер нь бол айгу гоё гэнэ. Гаж. Тийм dark юм үзэхтэй амар гоё идэх тий. Яг тэр нь гэхдээ нэг тийм жоохон бодож олсон юм байхгүй бол тийм муухай disgusting юм үзэх бас муухай л та. Тий. Хоёр тэгвэл тийм л кино үзсэн юм байна да. Тэгээд би Moment to Remember-ыг үзсэн. Нөгөө нэг солонгос уу? Тий. Романтик уу? Тий романтик. Нүг юм гоё урт тустай ах тоглодог. Юм урт тустай ч гэх юм уу? Гоё урт тустай ихч тоглодог. Гоё урт тустай ах гоё урт тустай гэж. Тий. Хоёр амар царилэг хүн тоглодог. Тийм. Хамт амьдарч байдаг л юм яа тий. Эмхтэй нөгөө хана алдаж малдаад. Юм мартцартдаг болол. Тийм. Тий. Тэр кино үзсэн. Яагаад үзэх болсон бэ? Тэр чин дээр үе хөттэй. Зүгээр л үзмээр санагдаад үзсэн. Гэхдээ ер нь тэр кино чинь бас амар хит кино шүү дээ. Тэгээл ер нь энэ кинон дээр юу гарч илаа. Гэтэ надад болохоор тэр нэг аавынхаа сцен л таалагдтыг. Тэр нэг яг ингээ охиноо чамтай суулгахгүйгээд яриа суужсан ч охин нь ухаалж унаад тэгээд тэр нөгөө залуу гүйж гарангуудаа ингээд өргөөд явж хахад ингээ хойноос ингээ шатны дэшээ ингээд охиныг ингээ өргөж явж байгаа залууг харж байгаа хэсгийг би үзэх дуртай байдаг байхгүй юу? Давтаж үзсэн юм байна шүү дээ тий. Тийм давтаж үзсэн. Тэгтээ би өмнө нь нэг л удаа үзсэн баха. Тийм нэг удаа л үзчихсэн.
санаж байна. Аюу олон жил мэдчихсэн байна. 2004 оны кино байл. Тэсний тэр хүүхэд нь болохоор 83 оных юм билээ. 82 ч үлээ 83. Тэсний 2004 онд 21-д тэр кинонд тоглосон. 21-22 тайсан байна тий. Тийм. Амар хөөрхөл хөхөн билээ ёо. Зүгээр л ингээ царайг ингээл хараад ингээл царайг нь л хараад тэгнэс. Тэгэл Үйл явдлыг санахгүй. Тийм эмгтэй хүмүүс болохоор нөгөө эргэтэйгийнхэн царайг ингээл хараад. Тэр нэг эргэтэй чинь бас нэг тийм амар секс скандалд орсон юм билж шүү дээ. Би ямар киног мэдтгүй. Царайлах болохоор гэж байна. Нэг царайлаг ах байт юм аа. Жохон нэг бордоо ч юм шиг. Бордод Өөр гоё тоглосон кино байна уу? Би солонгос ихтэй сайн мэдгүй байна. Тэр чинь баг солонгосын баг номер 1 эргэтэй жүжигч юм байна. Хин инхаа юм уу? Биш. Янхаач царай мод шүү дээ. Хүй. Хят царайд шүү дээ. Амар лаг. Энэ moment to remember ах чинь ингээд амар гоё хамар мамтай. Яг одоо хар. Тий. Чи хараа шүү. Wombi энэ хоёр чинь бүр амар ахгүй. Wombi ч бүр кинонд ч тоглодог үстэй бүр. Wombi хий. Нөгөө Man from Nowhere тэр тоглодог. Тэр чинь бүр тэрнээс хойш кинонд ч тоглоог шүү дээ. Тий. Жунво сун гинэ. Айл. Одоо тэр ах царайлаг ах. Царайлаг ах. Энэ юм. Тийм үү шүү дээ. Царайлаг. Эн чин юу биш үлээ. Охин нь нөгөө юуны тоглодог охин байна те. Өөр нэг алтартай солонгос кино тоглодог шүү дээ. Юу лээ? Бас аяа санамжаалаад байдаг. Энэ юм уу? Наад ч юм уу? Өөр бас байхгүй. Өөр байхгүй хаа. Зөв кино тоглосон шүү дээ. Наа чи амар. Дандаа л аяа санамжаалдчихэд сухарчдаг ч үлээ. За хэр романтик вэ гэж манай ном яасан. Охин яаж найрдаг байсан бэ? Яаж найрсан бэ? Найрагдвуу эсвэл найрагдсан уу? Өөртөө хүрээд ирдгүү гэж. Одоо ойлоо гэхдээ баг ийм ярих үе өнгөрсөн юм шүү те. Найрах шаардлага. За одоо ингээд гэр бүл байхгүй гэж бодъё. Нүстэй. Hypothetically заяа ингээд одоо яах вэ бэ? Яадаг вэ? Буцаа чи зүгээр эсвэл романтик вэ? Эхнэрдээ гоё романтик юм хийж мэдгүй. Одоо эхнэрүүдтэй дуу зориулчихсан уу гэдэг ч юм уу. Хайрын дуу зохиохдоо хүн зориулдаг уу? Ер нь бүх дуунууд нь эмгтэн хүн зориулагдсан уу? Бүгд одоо эдийг багтаад юу хариулаарай. Эмгтэн хүн зориулагдсан. Хайра I love you гэт хариулжаа. За чирэн тэгээд асуулт ч дуусчээ. Энэ инстаграмаар гоё асуулт ирсэн үү? Үлсэж байна. Би ч гэсэн үлсэж байна. Манай сонсогч нараас бас асуултууд зөндөө ирсэн байсан. Тийм тэндээс яагаагүй ер нь давтагдсан байх гэж бодож байна. Явуугийн дуу чинь хүн зориулагдсан уу бас? Зүгээр л бас зүсэл яатсан уу? Зохицсон уу? Яг хөө тэрийг чинь зохиосон шалтгаан нь болохоор зүгээр тийм өсгийтэй гутлны чимээнээс олсон гэх юм уу да. Тийм. Тэгээл тэр. Яг ингээд жоох өсгийтэй гутламсаад ингээд алхаа явангууд яг тэр дуу бодогдсон шүү дээ. Яг ингээд тэгж эхэлж байгаа шүү дээ. Тийм бит нь бүр яг тэрнэр амар гоё тохирсон. Тэгээд би тэр дунд амар дуртай гэж яа дахиад Сая мэдэрлээ гэж. яг мэдрүүлсэн үү? Runaway дууныхаа тухай яриач яагаад сүүлийн бадаг нь байдгүй юм бэ гинэ. Анхны хатны юм байна гэж. За. Мэдгүй наач мэдгүй одоо хариулмаргүй байна. Хариул тийм. За гадагшаа явж тоглолт хийх үү? Сиднейд ирээч гэсэн байна. Тэгнэ Сиднейд очноо. Ер нь төлөвлөж байгаа юм байна те. Nice. Хүмүүс хүлээж агаарэ очих юм байх шүү. Ер нь US туur ч юм уу эсвэл ямар нэгэн туur хийвэл хүмүүс бол байгаа л ах тийм. Яг сонсдог хүмүүс. Тэгээ ер нь бит хоёр төлөвлөж байгаа юу тийм. Очоогүй газруудаараа ер нь явах төлөвлөгөө бол байгаа. Тийм. Америк Сидней хоёр. Одоо дуу хийж эхэлж байгаа хүүхэд залуучуудад зөвлөгөө байгаа юу? Эсвэл хоёрын алдаж онж исэн иймэрхүү юмн дээр анхаарчих юм бол ер нь цаг товчлох байсан гэдэг ч юм уу эсвэл зөвлөгөө байгаа юу гэсэн байна. За.
Бараг тэр одоо үеийн хүүхдүүдээс бараг зөвлөгөө амаар байдаг шүү дээ. Бид хоёр зөвлөгөө өгөөч гэж юм. Ах нь ямар гоц өмсгөө. Одоо тоглолт нугалтай зүг бодчихлоо. Юу тэрийн толоод. За. Хариулахгүйгээр хариулж байгаа байлаа. Ах нь ямар дуу их үү? Ямар дуу хийвэл хит. Одоо баг гэхдээ AI-аас натаж асуул баг л хариулах байх тийм. Одоо юу гэдэг борох юм ааш тий. AI-аас баг Mongolian opposite future songs Recommend beats please. Тэгээ асууж үзэл бас гарч ирлээ. Ашиглаж байгаа юу та хоёр ChatGPT ч юм уу? Хүмүүс өстэй амар ашиглаж байгаа юм билээ шүү дээ. Бүр найз залуу шиг л болсон гэж үү. Миний хамгийн сайн найз. Бүх юмд хариулт юм билээ шүү дээ. Google-с илүү бараг ашиглаад нөө. Тийм, Google-с илүү ашиглаж. Одоо тэгтээ нэр Google дээр ингэж бичиж байгаа зүйл баг ChatGPT дээр бичээд яасан илүү надад хариулт илүү. Арай илүү ойлгомжтой шууд гараад ирж. Тийм. Юу л муурныхаа талаар л их асууж байна. Тэнгүүт өөдөөс муурыг чи хин гэдэг вэ гэж. Жох найзгалаа. Ямар хөөх юм бэ? Хэдэн сартай би дэлгэрэнгүй хилээд үгүй гэл. Амар supportive шүү дээ, амар хөөрхөн. Тий. Ер нь тэгээд яг тэр ChatGPT тэр яг хим лоо ухаан баг бурхан юм да тий. Хүмүүс өөрсдөө бурхнаа бүтээсэн юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэл Terminator болно да. Нэр угаасаа ChatGPT алуулна. Ягаад гэвэл миний бүх юмыг мэдчихэж байгаа. Би яг багтаа нэг зүүдэлжсэн зүйлийг ерөөс мартдаггүй шүү дээ. Яг Terminator шиг ийм одоо тийм роботууд гараад ирсэн. Тэгээд ер нь бол ингээд дэлхийг эзэлж байгаа тийм зүүдэлжсэн шүү дээ. Би бүр тэрнийг амарсан санаа. Тэгээ би ингээд айгаад бан дотроо ингэж нуугдчихсан сан тий. Зүүдэн дотроо. Тэгээ манай гэрээр ингээд хайж майгаалцааг намайг. Би Jessica Alba-та хийж ийн гэж зүтэлчихсэн шүү дээ. Nice. Баярлалаа хэлсэнд. Баяр. Тэсэлсэн махаа манай та. Хачин ч ихтэй зүуднээсээ та бас болцооч ганцлага. Зүуднээсээ. Зүүдлэхгүй үсрээд хачууд ямар учиртай байдаг лээ. Нүдэ анаал тэгэл нэнгүүт өглөө болчиход байгаа юм. Сайн унтж байгаа гэсэн үг үү? За ChatGPT-гээс асуу. Тэгээ. За тэг. Зүүд санаанд орохгүй нөө. Тойр юу н одоо асуулт байвал тэр ChatGPT-гээс асуу. Сүлдээ бүр би юу ч яриад байгаа. Манай охин намайг үзэж байгаа гэж. Охин да айртай шүү. Тэдх минутыг мьютлээрэ гэж тийм. За тэгэл баахан зүрх мөрх тийм. Айгүй хайртай шүү гэдэг чинь хүмүүс. За зodiac сайнуудыг асууцсан. Хоёлаа ер нь л асууцсан л юм байна. Ямар байрлал дуртай вэ гэсэн байна. Гэж юу ч болоогүй юм шиг асууж байна. За энэ асуултанд манай инэрл хариулна. Traditional. Missionary юу гэж. Missionary. Tradition ямар ч юм. Хэний ч tradition байж Traditional шүү шүү дээ. Traditional. Traditional. Тэрний чинь missionary гэдэг юм. Missionary гэдэг чи орчуулахаар юу гэсэн үг юм бэ? Missionary чи ерөөсөө яг нөгөө нэг үндсэн байл юм шүү те. Тэгэхээр traditional зүйл юм биш үү? Нэг асуулт байна. Та нохоо байрлалыг юу гэж боддог вэ? Нохоо байрлалыг уу? Нохоо байрлал надлаад таалагддаг маш шийд. За охин нь үзэж байгаа штэ. Хамгийн сайн хийж чаддаг хоол нь юу вэ гэсэн байна. Хоёлаа хариулвал. Би ч хоол хийхдээ өстой гайхалтай шүү. Гайхалтай ч гэж баг гайхамшигтай ч. Нэр юу? Нэрэ. Бүр лаг хоол хийдэг гэж юу? Гайхалтай шүү дээ. Хаална. За жишээ нь ямар хоол хийх вэ? Тэгэл Монгол хоолнуудаа ч хийж болно. Европ хоол хийж чадна, Аз хоол хийж чадна. Энэ бүгдийг л хийж чадна дөө. Жорн авах юм бол ер нь тэгэл бүх хоолыг л хийж чадна. Амар гоё. 7 хэд удаа хоол хийх вэ? Одоо ховортцоо. Гэтэ
Гэтэ яг зүгээр 7 хоног болгон ч хоол хийсэн чадна. Ер нь надад хоол хийх нэг тийм бясалгал маягийн юм болоод байгаа юм шиг санагдаад байт. Тийм. Тэгээд амар гоё амттай хоол хийчихлээр лаг гоё тэрийг идж байгаа хүнийг харж кайф авах дуртай. Love language нь acts of service юм байна. Хайрын хэл нь нөгөө юу юм биш үү? Бусдад нөгөө юу яах дуртай байна. Тэгээд тэр хийсэн юмыг ингээд хийгээд баярлж байгаа хүнийг харах дуртай гэх чинь тийм аахгүй. Тэгээд энэ хоолн дээрээс өөр юм дээр бас тэгдэг гэсэн үг юм уу би? Харин тийм үү? Ер нь тийм гэсэн үг юм мэдхгүй. Хоолн дээр л тийм. Би бол инэрлийн хоолыг өнөөдөр идсэн бас гоё болсон мэлээ. Намайг та хоёр уулзсан юм уу? Тийм, эндээс ирэхээс өмнө би нэг орж байгаа шсэн. Ямар хоол ийсэн бэ? Хавиргатай шүлшүл. Яг өлсөн байгаа болохоор гоё л сонсогдчих. Чи бүр энэ тахтай та хоёрыг хүлээж захтай ямар хөлссөн гэж бодно. Гайгүй. Тэгэж байдаг. Гайгүй турцсан юм шүү. Өөсөө Турхан харагдчихэв. Баярлаа. Тэр баг юм идтгүй юм шүү. харин сая л хүлээж захтаа турчлаа. Туртал хүлээлээ шүү. За хоол хэд юм бэ те бас инэрл та. Тий. 7 хэдүүд хоол их үү? 7. Тийм. Ихтэй Монгол хоол ямар хоол юм? Шүлтэй бол. Шүлтэй олон туртай юу? 35 нэм хичээдээ шүл устай л уух гол хэцүүтэй те. Тийм. 30 хүртлээ бодоо зоорох идлээ шүү дээ. Тэгээд яг нэрнгэсэн шүл устай юм мэдгүй байна. Хэцүүдэг болсон. За. Хоёрыг одоо кинон тоглолооч гэвэл тоглох уу? Уйлж авч. Кино тоглох уу? Хаана? Хаана хин тэгээд байгаа юм бэ? Тоглолтоо. За тоглоё гинэ. Тоглоомаар байгаа юм биш үү? Тий. Тоглолоо. Өмнө нь анх нэг кинонд л тоглосон. Хоёр нь хэдэн хоёр уу? Өө гар би оролцож юу н хийж мэж бас үтсээ. Тэгээд 2 3 кино минь яард гарсан баха. Ер нь тэгэл яг аюу гоё ажиллаа яг тийм яг дуртай хүн нь л хийд юм л. Тий. Яг кинонд дуртай л та. Pepsi-ний слоган дээр нь take both гэж болох юм шүү дээ. Тийм ээ те. За баяртай. За баяртай ард түмэн. Ард түмэн гэхэр л нөлөөс гаччих гэдэг. Love language-уудыг мэдмээр байна гэсэн. Мэдсэн. Love language гэж мэдх өөрхөн love language-ийг одоо өөрхөн хайрын хэлээ. Одоо тийм хэвэл дуртай, ингэвэл дуртай гэдэг ч. За олж мэдцгээе. За тэгээ. Хайртай хүндээ хайртайгаа яаж илэрхийлдэг вэ? Ихэнхдээ. Хайртай хүндээ яаж хайртайгаа илэрхийлдэг вэ? Дуу бичиж өгдөг. Хилээл, үнсээл. За. Окей, ойлголоо. Наад ч хэрэгтэй гэж. Шууд тийм одоо physical touch тэгээ words of affirmation юм байна. За. Ингээд нөгөө нэг гоё үг хэлээрээ гоё дэмнэж хайрлах юм байна тий. Хоол хийж өгөөл жаргалтай байхыг нь хараал. За гоё. Love language-ийг харин хэлнүүдийг мэдчих авлаа. Тоглолтын тухай мэдчих авлаа. Шин дуу гарах юм уу? Тоглолтын зориул, тоглолтын өмнө. Тэгээ одоо нэг дуу гарна. Клиптэй. Тэр маань клип хөө. За. Хаан цацагдах уу тэгэхээр? Apple, Spotify. Тийм. Окей. Гэрэл цацагдан да. За. 6 сарын 7-наас өмнө тавд маань opposite-ийн шинэ дуу. Энэ хизээ гарах вэ нэрээ? Манай edit маань хизээ дуусах нь тэгэл тэр үед л гарах бах та. Бараг цагаар дунджаар 6 сарын 6 гэхгүй. 6 сарын 19. За нэг 6 сарын 19 минут төрсөд шүү дээ. Яаж олж мэдв? Ямар сони те. 6 сарын нэг 7 өдрөөс гэж. Тийм 5 хоногийн дараа бол гарч баха. 2 3 хоног эдитэл билгүүдээ тий. Тэгээд нэг 4 5 хоногийн дотор орч баха. Манай channel дээр орно. Тэгээд ямар ч хасалт байхгүй. Ерөөсөө тэр чигтэн л оруулах шүү. За.
Нэг хасаад байх юм угаасаа гарсангүй шүү дээ. Тийм ээ. Тэгэл угаасаа ийм сул мул юм хүмүүс бол дийл хамаагүй оролцд юм уу бид хоёр. Нэг тийм. Айхтар телевиз нэвтрүүлэх шиг юу яахгүй. За өөр Би та бүхэнд хасах юм өгөх үү? тийх Би яг бодсон шүү дээ. Яг босож хасах юм өгөх үү гэснээр босоод ингэх юм аах гэж. Та яг чимээгүүл бодох юм байх гэж бодсон шүү дээ. За. Тэр хэрвээ дуу хийгээгүй байсан, дуу хийдэггүй байсан бол ямар хүмүүс байх байсан бэ? Их сургууль мургуулд ер нь Сэлэсэр байх байсаа. За. Шүтээсийн нөө нэг юуны ангиг төгссөн юм уу? Тэгвэл за. Шүтээсийн ус хангамжаа ангиг төгссөн болов гэж бодсон бохрын шүү. инженер хэрэгтэй байгаа шүү. Хэрэгтэй шүү манайха. Сэлэсэр хэрэгтэй. Тийм шүү дээ. За ямар мэргэжлэр төгслөө? Би юу сэтгүүлч. Тийм. Мойсо. Мөс. Хоёр ямар мэргэжлэр төгссөн? Архитекторууд бид хоёр. Архитекторууд аа? Шүтээс үү? Биас юм уу? Тийм. За. Би та хоёр чинь сэтгэл зүйч нар юм байх гэж бодсон. Одоо та хоёр ингээ хөвтээд таацж жагаад Хореографи юу лээ? Psychiatrist гэж юу? Үгүй нөгөө дуургадаг. Acupuncturist. тэр чин зүв. Хорео Юу лээ? Chiropractic. Chiropractic. Тийм. Хоёрыг чинь тийм л юм байх гэж бодсон шүү дээ. Одоо нурууны чинь дуургана. Юу лээ? Ямар их суралт төгслөө? Би чинь хэл шинжлэлээр төгссөн англи хэл. Тий. Яг гэхдээ би баг дуу хийдгүү байсан бол гэж баг дуу хийдгүүнээс ямар ч ялгаагүй дээ. Зөндөл юм хийжсэн. Гайлын байцаагч байж үзлээ, телевизийн менежер байж үзлээ. Барилга дээр ажиллаж үзлээ. Ер нь гэхдээ тэгэл цаг хугацаа зарцуулах юм бол хүн яг баг юу ч хийчих юм байл л дээ. Тэгээ зөндөл юм хийж үзсэн. За гэхдээ ер нь бол ингээд дуусгая гэж бодож байна. Тэгээд бид дөрөвтэй бас юм сонсож юм ярьсан, хөгжилсэн, инээлжсэн та бүхэндээ баярлалаа. Сонсоход таатай байсан байх. Манай үзэгчдээ ямар байсан бэ? Алгаад шгаа. Хоёр хүн талаачлаа. Энд одоо яг 8 хүн, 7 8 9 хүн байгаа юм биш үү хаа. Тэгээд та бас манай подкастт орж гоёлон далангуу ярилцсанд маш их баярлалаа. Тэгээ 6 сарын 7-нд болох тоглолтод байхгүй юу? хүсье. За За бид хоёр тарин тоглолтын тикетээ өгөхгүй. Надад 6 ихтэй. Нэг ширээ. Цэнгэлгийн VIP зоны нэг ширээ өгч. Таасан шиг. Тааштай бас тэгээ хинэмж хэлэх зүйл байна уу? Төв цэнгэлтийг дүүргэцгээе. 30 мянгуулаа. 6 сарын 7-нд. Тийм 30 мянган хүн баг яачаач дүүрчдэг лөө. Тийм. 30 мянгыг үржих нь за. За тэгээд ticket box office цэг юм заавна. Тийм. Box office цэг юм. Box office цэг юм бэ шүү guys. Окей. За ингээд бичлэрэг урьж оролцуулсан та хоёрт баярлалаа. Баярлалаа. Цаг зав зарцуулсанд баярлалаа. Баярлалаа. Тэгээд guys. Тийм. Тэгээд бид хоёр төгсгөлд нэг үг хэлдэг байгаа. Тийм дагаад хэлээрээ. Тэр үгийг дагаад хэлээрээ бид хоёрыг дагаад хэлээрээ. За. За. Bye.